Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд автотээврийн үндэсний төвийн лавлах утас болох 1912-34 дугаарт иргэдээс ирдэг түгээмэл асуултуудад хариулт өгье. Автотээврийн үндэсний төв нь автомашин эзэмшигчдэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг Улаанбаатар хотод 13 салбар цэгээр дамжуулан дараах цагийн хуваарийн дагуу үйлчилж байна. Хот хоорондын тасалбар заавал кассан дээр очиж бичүүлэх шаардлагатай юу? Та e-ticket цэг, Trustep цэг эмээн болон Tapa Trip аппликейшнээр захиалах боломжтой бөгөөд мөн 1912-34 дугаарт залхан захиалах боломжтой. 1912-34 лавлах дугаараас машин хааж тавьсан эзэмшигчийн дугаар авч болдог уу? Монгол Улсын мэдээллийн нийт тод байдлын тухай хууль ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 21-д зааснаар хувь хүний мэдээллийг задруулж болохгүй тул та машин хааж тавьсан болон зам гарц хааж тавьсан тохиолдолд 1912-34 дугаарт залхан тухайн машины бүртгэлтэй улсын дугаар руу холболт хийж үйлчлүүлэх боломжтой. Суудлын машин техникийн хяналтын үзлэгт хэдэн төгрөгөөр ордог вэ? Суудлын машин 22,000 төгрөг, автобус болон ачааны машин бусад механизм 33,000 төгрөг, мотоцикл чиргүүл 11,000 төгрөг, шин тээврийн хэрэгсэл 2,178 төгрөг. Хот хоорондын автобус хаана явж байгааг харж болдог уу? Та автотээврийн веб хуудас болох www.trustep цэгийн хуудас руу хандан онлайн үйлчилгээ хэсгийг сонгон аяллийн байршил харах хэсэгт нэвтрэн тухайн чиглэлийн автобусыг цаг минуттай сонгон байршил харах хэсэгт даран харах боломжтой. Мэргэсэн жолоочийн шалгалтанд ороход ямар бичиг баримт шаардлагатай вэ? Эрүүл мэндийн тодорхойлолт, дүрийг харьцан 6 хэмжээтэй гэрэл зураг, жолооны үнэмлэх тушаасан баримт, жолооны үнэмлэх, сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт. Та бүхэн автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээллийг 1912-34 дугаараас лавлана уу? Таны алтан шар зам үлзийтэй авах болтугай.